ямар асуулт асуумаар байна? Шийдэгдээгүй эргүүд амар их байгаад ддэг. Одоо ингээд сонсоод тохоор бараг 1 хэрэг 2-3 жил болцсон. Тэг ингээд хэрэг нөгөө удах тусам ингээд миний бодож байгаагаар бол ингээд одоо өөрөө шинэ хэрэгүүд гараад хар тэр ингээд дарагтаад ингээд ддэг. Тэгэхгүй ингээд яагаад ингээд хэрэгүүдийн ингээд нээлттэй шүүх хурал бас яагаад хийж болдгоо юм бол тэ ингээд нөгөө бид зүгээр очиод ийм хэрэг байгаа юм байна. Яагаад гэдэг нөгөө нэг олон хүн яг тэр хэрэгтэр ингээд өөрсдийн гэсэн үзэлтэй яахгүй ингээд хаалттай шүүх хурлууд ингээд их болоод ддэг. Тэдний ингээд гол шалтгаануудыг асуух баг. Ер нь бол нөгөө маргааныхаа одоо нөхцөл байдлаас хамаараа тий зарим одоо хэрэг маргаан бол их хугацаа шаардж ийж тэр хэргийг одоо шалгаж бүрэн дүүрэн зөв шийдвэрлэхийн тулд одоо их хугацаа шаарддаг тохиолдол байна. А зарим хэрэг бол бас харьцангуй маргаан нь гайгүй тий богино хугацаанд шийдвэрлэх боломж бий. Монгол улсын хуулиар бол бусад улсуудынхтай харьцуулбал тогтоосон хэрэг шийдвэрлэх тогтоосон хугацаа нь бол их богино. Одоо 30-аас 60 хоногийн дотор нэг шатны шүүхтийг шийдвэрлэх ёстой хэргийг. Тэгэхдээ хэрэг одоо саяны хүүхдийн асуултанд гарч байна шүү дээ. Хэрэг уддаг тохиолдлууд байдаг. За яагаад уддаг шалтгаан нь юу гэхээр нэг талаас хуульд заасан хугацааны дотор нөгөө тэр хэргийн оролцогч хүмүүс нь шүү дээ шүүхэд хандаад маргаж байгаа хүмүүс нь би энэ хэрэг дээрээ ийм нотгой баримт шинээр авъя. Ийм асуудлыг шалгаж өгөөч ээ. Эсвэл би ийм өмгөөлөгч авнаа. Тэ? Гэх мэтлэнгээр тэр хэргийн оролцогч нарын одоо хэрэгээ үнэн зөвөөр шийдвэрлүүлэх, хуулийн тусалцаа авах, бүрэн дүүрэн шийдвэрлүүлэх тэр одоо хүсэлт шаардлагын үндсэн дээр бол ер нь дийлэнхтэй бол энэ хэргийн хугацаа бол удаашрдаг. Энийг одоо энийг шийдвэрлэдэг нэг арга нь бол тэр хэрэг одоо хэр зэрэг их тийм маргаантай хэрэггүй тий одоо их хугацаа шаардсан хэрэггүй харин одоо харьцангуй одоо хурдан хугацаанд шийдэж болох хэрэггүй гэдэг энэ ялгаан дээрээс нь хамаарат шүүгч нар одоо хэргийн менежмент гэж ярьдгийг. Одоо хэрэгээ удирдах, зохицуулах ийм л одоо арга хэлбэрээр ажилладаг. За хоёр дахь асуулт бол ер нь хаалттай яагаад шүүх хурал хийдэг юм бэ гэж. Манай Монгол улсын одоо үндсэн хууль, шүүхийн хуулиудаар бол тусгайлан хаалттай хийнэ гэж хуульд заасан хэрэгүүдийг л хаалттай байдаг. Бусад хэрэг нь нээлттэй байдаг. Хамгийн гол нь нөгөө тэр хэрэг одоо хүмүүс бол ихэвчлэн одоо олонний дунд одоо их тийм бойлон шуугаан тарьсан тий хүмүүсийн анхаарлыг их татсан ийм хэрэгүүдийг л сонирхоод байдаг. За бусдаар бол одоо нөгөө өдөр болгон хэдэн зуун хурал явж байгаа шүүх хурал тэр хэрэг бол нээлттэй л байдаг. Ер нь зарчмын хувьд бол ирээд шүүх хурлын танхимд суухад нээлттэй л байгаа. Харин хаалттай хэргүүдийн хувьд бол ихэвчлэн хоёр шалтгаанаар хаадаг. Нэгдүгээрт бол тэр улсын одоо аюулгүй байдал гэдэг юм уу эсвэл төрийн байгууллагын нууц, хувийн байгууллагын бизнесийн нууц, худалдааны нууц тэ энэтэй холбоотой асуудлаар тэр байгууллагуудын хүсэлтийг үндэслээд одоо хаалттай хийдэг. Нөгөө нэг нь бол одоо яг хувь хүний одоо хувийн одоо тэр одоо эмзэг мэдээлэл гэж одоо хуулийн сүлд орсон тэр одоо гэр бүлийн ч гэдэм үү одоо тийм чухал одоо хувийн асуудлаар хурал хийх тохиолдолд тэр хүмүүс хүсэлтэд гаргаж байгаа тохиолдолд бол хаалттай хийдэг. Жишээлбэл одоо юу гэдгийг одоо бэлгийн хүчирхийллийн хохирогчийн одоо тэр эрх ашигыг хамгаалах үүднээс энэ хурлыг бол зайлшгүй хаалттай хийх тохиолдол гардаг.